За сая бид нар бол төсвүүдээр 8.6% нэмэгдлийг ахмадуудын тэтгэвэр тэтгэмжээр одоо нэмэхээр тавьсан байгаа. За үүнийг бол бас ахмадууд манаас хангалттай нэмэгдэл болж чадахгүй байна гэд ингээд одоо 36 сарын хугацаатай энэ зээлийн нөхцлөөс сэргээж өгөөч гэд маш их хүсэлт ирж байгаа. Маш их хүсэлт. Тэгэхээр сая энэ хурлын явцыг ингээд сонсож байхад 36 сарын хугацаатай зээлийн нөхцөлийг бид нар бууруулаагүй. Энэ хэвэндээ байгаа гэчлээ тийм ээ. Тэгэхээр энэ чи хаана юу н ингээд зөрөө гараад байна гэдгийг асууя. Хоёрдугаарт нь бол энэ иргэд бол энэ 16.8-аас 24% одоо хүүтэй тэтгэврийн зээл байна. Энийг бууруулж өгөөч гэж чинь. Тэгээ та бүхэнд энэ боломж нь юу вэ? Хоёрдугаарт миний одоо асуух гэдэг зүйл бол Эрдэнэт одоо улсын их хурлын гишүүн Эрдэнэтийн Монгол анхнд тайлбар хүргүүлсэн ингээ бичиг дээр Монгол анх нь макро зохистой бодлого боловсруулж хэрэгжүүлэх хүрээнд тэтгэврийн зээлийн хэд өсөлтийг сааруулж гэж оруулж ирсэн байна л да. Тэгэхээр энэ тэтгэврийн зээл маань өөрөө макро эдийн засгийн хэд тэлэлт мөнгөний нийлүүлэлтийг өсгөөд байна гэж үздэг юм уу? Жилдээ ер нь хэд орчим төгрөгийн одоо тэтгэврийн зээл гаргадаг юм бэ бид нар. За цаашлаад бас тэтгэврийн зээлд 150% эрсдлийн жинг тогтоож ажиллаж байна гэж байгаа. Энэ тэтгэврийн зээлийн эргэн төлөлт бол хамгийн сайн өндөр эргэн төлөлттэй байдаг. Яагаад ийм өндөр эрсдэлтэй зээл 150% тогтоож байна? Энэ өөр арилжааны банкудад асар их зардалтай орж ирж байгаа л да. Яагаад тэгэхээр арилжааны банкуд чи үүнд зориулж заавал байлгах нөөц зохис харьцааг өсгөх хэрэгтэй болдог. Тэгээд энэ дээр манай Монгол банктай ажиллах хэрэгтэй байна. Яагаад ийм тэтгэврийн зээлийг 150% өндөр эрсдэлтэй гэж үзсэн юм бэ? Энийг бууруулчвал биднэрт одоо цаана нь сая 303 тэрбумын боломж байна гэж ярьчлаа тийм ээ. Тэгэхээр энэ талаар асууя. Инх 50 дэд ерөнхийлөгч. Ялангуяа тэр эрсдэл 150% гэж юм тэгэхээр байгаа мó тэр ноцтой сонсогч. Эндрий микрофон. За Пунцлмаа гишүүний асуултад дэлгэрэнгүй хариулъя. За тэтгэврийн зээлийн хэмжээ бол 2020 оны 1-р сард иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх нэг удаагийн хуулийг батлаад бол тухайн үед бол 19 оны эцэстээр 757 тэрбум төгрөгийн одоо зээлийн үлдэгдэлтэй байсан зээлийг бол тэглээд бол 0 болгосон. Үүнээс хойш бол одоогийн байдлаар бол 2.8 дахин бол нэмэгдээд байгаа. 2.8 их найд төгрөгийн бол одоо тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй 2025 оны 10 сарын байдлаар бол 2.4 их найд төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байгаад байна. Тэтгэврийн зээлийн өсөлтийг одоо хязгаарлах чиглэлээр бол 2023 оноос хойш буюу одоо 2 жилийн өмнөөс эхлэн гэр бүл нийгмийн хамгааллын яамны тавьсан одоо хүсэлтийн дагуу Төв банк бол арга хэмжээнийг бол авч эхэлсэн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2023 оны 3 сарын 16-ны өдрийн 02-693 тоод алтан бичгээр бол ирүүлсэн хүсэлтийг харгалзаад 23 оноос тодорхой нөхцөлийг буюу одоо 6 сараас дээш хугацаатай олгосон тэтгэврийн зээлийн сарын төлбөрөө төлсний дараах үлдэгдэл нь тэтгэврийн орлогын амжиргааны баталгаач дов түвшингээс бага одоо тухай одоо зохицуултыг хийгээд хангасан одоо энэ заалтыг хангасан тэтгэврийн зээл 150% тэтгэврийн зээлийн эрсдлийн жинг бол бид хүн бол бүрдүүлээд бол явж байгаа. Ер нь бол тэтгэврийн зээлийн холбоотой эрсдлийн жинг бол бид хүн зээл тус болгон дээр бол 150% буюу хуваар бол одоо тэтгэврийн зээлийн дээр бол 150%-тай байгаа. Гэхдээ үүнээс өндөр зээлийн одоо эрсдлийн жинг мөрдүүлж байгаа зээлүүд бол байгаад байгаа. Ер нь бол зээлийн эрсдлийн одоо эрсдлийн жинг бол 150%-аас бууруулад явхад түрүүн хэлсэн одоо 150%-аар бууруулад явхад бол жилдээ 0.5% тэтгэврийн зээлийн хүүгийн бууралт бол гарч ирнэ. Арилжааны банкн дээр бол тухайн үедээ бас тэтгэврийн үр орлогын харьцаатай болон заавал ойлгох нөөцдөр нь өөрчлөлт ороо явсан тохиолдолд бол 300 орчим тэрбум төгрөгийн их үсэр бол тооцогдоод нэмэлтээр гараа явах бол боломжтой байгаад байгаа. Гэхдээ нэг зүйлийг бас ингээд хэлэхэд хэрвээ бид хүн бол тэтгэврийн зээлтэй холбоотойгоор одоо юу гэдэг эрсдлийн жинг ингээд бууруулад яваад үр орлогын харьцаа бол цуцалсан байгаад байгаа. Хэмжээнд дээр нь арилжааны банкуд бол бас ингээд 36 сараар олгоод явхад бол арилжааны банкуд бол бас өөрсдийн үр орлогын харьцаагаа нэмэгдүүлэх ч юм уу тийм дотоод шийдвэр бол гаргахыг бол бас
үүсэхгүй нөхцөл байдлаас хамаарат. Тэгэхээр энэ дээр бол илүү одоо айгүй хамгийн боломжит уян хатан чиглэл нь бол их усүр чиглэлд нь л өөрчлөлт оруулах нь бол Төв банкны зүгээс хамгийн үр дүнтэй арга юм аа л гэдэг тийм шийдлийг бол танилцуулж байгаа. Зохицуултын арга хэмжээнээс илүүтэйгээр яг их усүр талд нь бид хүн нэмэлтээр арилжааны банкудад дэмжлэг үзүүлэх, их усүрийн зардлыг нь бууруулах чиглэлд арга хэмжээ авал хамгийн илүү үр дүнтэй яг иргэнд очих тийм үр нөлөө нь бол хамгийн өндөр байх юм байна л гэж бол Төв банкны зүгээс л харж байгаа. Зохицуултын дээр бол мэдээж бид хүмүүс тантай болон санал нэг байгаа. Энэ дээр бол бид хүмүүс зохицуулаад явах боломж нь бол нээлттэй. Гэхдээ энэ маань өөрөө бас яг иргэнд хүрж байгаа үр дүн болон үзүүлж байгаа нөлөө нь бас их усүртэйгээ харьцуулбал бас харьцангуй бага байх юм байна л гэж үзэж байна. Макро зохистой одоо ер нь бол макро эдийн засгт мөнгөний нийлүүлэлтийг өсгөөд байна, инфляцийг нэмэгдүүлээд байна гэж ингэж үзгээд байна л да. Тэгэхээр энийг бол 2.8 их найдын зээл гаргаж байгаа юм байна. Тэгэхээр үүний хажуу төсөвчин 34 их найд төрийн өмчийн компаниудын жилдээ зарцуулж байгаа хөрөнгө нь 26 их найд гэдэг. Үүний хажууд бол асар бага хэмжээний зээлийг өгч байгаа. Тэгэхээр энийг бид нар нэмэгдүүлчмээр байна. Энэ ерөөсөө инфляцид тийм дараа учруулахар юм зүйл биш ээ гэж бодож байгаа. Хоёрдугаарт нь их усүр байхгүй байх гэж хэлээд ах юм. Тэгэхээр би энэ арилжааны банкудаас асуугаад тах юм. Ер нь арилжааны банкуд Төв банкн дээрээ байршуулсан үн цаас хэлбэрээр хэдийн орчим төгрөг Төв банкн дээрээ байршуулж байгаа. Энэчнээсээ их усүрээ гаргаж болохгүй юм уу? Тэтгэврийн зээл нэмэгдээд энэ дээр бол инфляцээр их хэмжээний дарамт үзүүлээд байгаа гэсэн тийм тайлбар бол ерөөсөө байхгүй. Нийт хэрэглээний зээл бол өөрөө инфляц төлбөрийн тэнцэлээр бол бас тодорхой хэмжээний дарамт үзүүлдэг. Төв банкны одоо жилд баримтлах мөнгөний бодлого үндсэн чиглэл батлахад улсын хурлаас хэрэглээний зээлийн хязгаарлалтыг хумаачаа буюу бизнесийн зээлийн өсөлтөө нэмээч гэдэг бол чиглэлийг бол Төв банкнд сүүлийн одоо 3-4 жил дараалаад бол өгч байгаа. Энэ өрөөнд бол бид хүмүүс бол зохицуултуудыг хийдэг. Хэрэглээний зээл маань өөрөө бас төлбөрийн тэнцэл гадаад валютын нөөц төр бол бас сөрөг нөлөөтэй байдаг. Импортыг бол нэмэгдүүлдэг. Тэтгэврийн зээлтэй холбоотой яг энэ тэтгэврийн зээлийн хэмжээтэй холбоотой нь бол инфляцтар бол тийм том хэмжээний нөлөө байхгүй байгаа. Тантай бол санал нэг байгаа. Бид хүний одоо дотооддоо байсан тооцоогоор тэтгэврийн зээлийн хэмжээг бол одоо 36 сар болгоод хүүг бол тодорхой хэмжээнд бууруулаад явахад бол нэг инфляц төр нэг 0.15-аас 0.23% нөлөө гарч байгаа. Ер нь бол энэ арилжааны банкуд бас түрүүн Төв банкны үнцастай холбоотой асуудлуудаа банк тус бүр хэд байгаагаа бол дэлгэрэнгүй хэлчих байх. Ер нь бол Төв банкн дээр арилжааны банкны байрч үнцасны хэмжээ бол 10 их найттай байсан. 10 орчим их найттай байсан. Сүүлд харагдав. Банк тус Тэгэхээр миний асууж байгаа асуулт нь энэ үнцас хэлбэрийнхаа энэ их усүрээсээ одоо энэ тэтгэвэр дээрээ нэмж тавьж болох уу гэж асууж байгаа байхгүй арилжааны банкуд. Төв банкнаас үнцасыг бол арилжааны банкудад бол арилжааны банкуд өөрийн чөлөөт их усүрээ бол буюу заавал байлгах нөөцөө бодоод илүү гарч чад тэр хэмжээтэй холбоотой их усүрийг бол Төв банкн дээр бол үнцасаар бол байршуулдаг. Одоо манай нийт арилжааны банкны актив маань өөрөө 67 орчим их найд төгрөгийн активтай болчиход байгаа. Тэгэхээр байгаа одоо хүчин төгөлдөр мөрдөгтэй журмуудаа ингээд тооцоод үзэхэр бол 10 их найд гэдэг маань өөрөө арилжааны банкны эрсдэл дах чадварын хамгийн доод хэмжээ байна. Тэгэхээр хэрвээ энэ хэмжээний мөнгийг одоо ингээд хэрвээ бид хүн зээлэнд ингээд гаргаад явах юм зээлийн хүү бол эргэл арилжааны банкны эрсдлээс хамаарат бол өсөх боломжтой байна. Тэгэхээр яг энэ үнцаасан дээр барьж байгаа мөнгнөөс илүүтэйгээр дөрвөн хэлсэн тэр заавал ойлгох нөөцтэй холбоотой зохицуулт хийгээд нэг 300 орчим төгрөгийн төгрөгийн их усүр суллаад явах нь илүү одоо эрсдэл багтаа нэг талаас нөгөө талаас илүү бодлогын зохистой хэлбэр юм болов уу гэж Төв банкны зүгээс л харж байгаа.